өнөөдрийн авсаа нээлтийн үг хэлнэ хэмээн бүрэн очроо уцаа. Яг одоогоос нэг жилийн өмнө анхныхаа номын нээлтийг яг энэ цаг хугацаанд би хийгээ зогсчихлаа. Маш их тийм айцтай байсан. Хүмүүс юу гэж хэлэх бол тэ анхны бүтээл 10 он ихтэй байгаа. За ном бичиж дуусаад хүмүүсийн сэтгэл бол гоё байсан. Тэгвэл дахиад яаж энэ санхүүгийн зах зээлтэй шинэ номыг бүтээх вэ гэдэг тийм одоо бодлыг тээж хэлсэн л дээ. Өмнөх одоо миний бичигдсэн ном та уншижсэн бол тэ илүү төлхөө санхүүгийн зах зээлийн сэтгэл зүй бичсэн байна. Тэгээ энэ удаагийн номонд яг энэ техник шинжилгээ бол яг миний одоо нэг 7 жилийн хугацаанд яг өвтийн онол гэдэг энэ зүйлийг бол нэг мэдсэн олж нээсэн байсан. Тэгээ яг нээж гэж бодоагүй тэгээ судлаа явьжсэн чинь нээсэн байсан. Тэгээд энэ онолтойгоо холбоотой номыг бол бичиж дуусгасан. Тэгээд ойлгомжтой онол хөдөлгөөний хэсгүүд бол байж байгаа. Та номоо авсан хүмүүс мэдж байгаа те. Яг энэ бүлэг хэсэгт нь. За мөн энэ номны хамгийн том давуу тал нь сэтгэл зүйн хэсгээс гадна яг энэ subconscious mind хэсгүүд бичигдсэн байна. За тэгээд энэ номыг уншиж дуусгаад та хэд маань нэг зүйлийг ойлгох байх гэж би бол итгэж байгаа. Энэ нь юу гэж байгаа юм бэ гэвэл амжилт гэдэг огт алдахгүй тухай биш. Гэвч нэг алдаагаа олон удаа давтах тухай биш. Альва нэгэн зүйлийг хийж байгаа тохиолдолд алдаагаа маш сайн ойлгох нь хамгийн чухал гэсэн. Ахын дүүгээ хүндэлдэг, дүүн ахыг хүндэлдэг, мэдлэгтэй мэдлэгүүдээ замчилдаг те хамтдаа ийм сайхан нийгмийг бүтээлцээ. Тэгээд энд цугласан нийт хүмүүстэй хамгийн сайн сайхан бүгдийг хүсье. Баруун хорийн дөрвөлийг орж байна. Тэгээд за эхний тэмцээн маань юу вэ гэхээр ингээд та бүднээс би асуулт асууна. Тэгээд 3 асуултанд 100 хариулсан хүн шууд яригч болно. За ингээд өнөөдөр одоо хэн гэдэг хүний номны нээлт болж байгаа вэ? Ийм асуулт тавьж асуухгүй. За хүргэний хүүхдийг хэн гэдэг вэ? Богд уул хэдэн амтай вэ? 32 гэж хэлсэн. Юу нь яаж мэддэг вэ 32 амтайг? Уншижсэн ба тий. За би одоо уулын ам тоолоо тийм нийцэг хүн гэж бодсон шүү дээ. Монгол улсын төвцөг аль аймагт байдаг вэ? За дэлхийн хамгийн жижиг хот улс. Ватикан гэсэн залуу хэллээ. Хаана хэлсэн бэ? Баяр-үргийн. Чингис хааны баг хатны нэр. Болон гэж энд хэллээ. Баяр-үргийн. За бүгд зэрэг хэлээд энэ залуу 3 дахь оноогоо аваад ялж байна. Баяр-үргийн. Цэцэрлэгийн танилцсан түүх маань бол бас маш энгийн очрогийнхоо зохион байгуулсан тэмцээнд нь оролцоод тэгээд бас баяр эзэлжсэн маш их судалгаа шинжилгээ өөрийнхөө туулсан бүх зүйлийг бол энэ номонд шингээсэн гэдэгт бол би маш итгэлтэй байна. Тэгээд найздаа цаашлийнхын ажилд нь амжилт хүсье. Шинэ номынх нь нээлтэнд нас баяр хүргье. За юу түрүү номоо нээж байгаа очрогчтой тэр баяр хүргье. Очрогчтой танилцсан түүх маань сонирн. Манай дүүн хүмүүсийн санхүүг төгсөөд одоо хэмжлэг өсөж байгаа. Тэгээд оюутан тэтгэлгийг аваад зохиосон. Тэнцээд сургалтын эрхийг аваад хичээл хэмжээд тэгж анх танилцж байсан. Тэгээ ирээдүйд нь саад жаргал сайн хүн хүсэе. Авхаарцсан ба шаарсан тэмцээн байгаа. Тэгээд эрэгтэй эмэгтэй хамаагүй одоо 8 хүнийг гараад ирээсэй гэж хүсэж байна. За хурга. Хамар. Бахархал. Зүрх шүү. Зүрхэн дээр. Шууд оршоо гэж байна. Тэгээ скин юугаар бахархын ханарын дуу шүү те. Хүзүү. Сав. Хүмүүс наадамчтай. За аваа хүмүүс суугаар юм байна. За толгой. За бахархал. Яа таш. Цанхаа татлаа гэж те. За баруун шарик. Баруун шарик. Нөө шарик гэхээр ойлгомжтой шүү. За явсаа. Баруун шарик. Хүн хоёр шарик байгаа шүү. Баруун шарик. Сав. Яа толгой. Хамар. Мөр. Өвдөг. Сав. Үргэлж чанхааралтай байна. За ингээд ядагч маань мэдээж чинь усны яс хийсэн болж байна. Баярын. Шүүрсэн устэй. За тэгээд мэдээж ном байгаа. Одоо за тэгээд энэ номыг бас бэлгэлж байна. 100 ногооны эзэн боллоо.
Тэгээ баярлалаа. Энэ тэмцээнд ороод төрүүлсэндээ баяртай байна. За манай гасан доо маань тайснаар бэлэн болсон байна. Ингээд ирхэн найзтай ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд үргэлж мандаж яваарай нэг цаахан өрөөдийг дэвшүүлээд мандах ёстой юм сайхан өргөн барьж байна. Эмэгтэйчүүдийг одоо тайзнаа явах гэж байна. Гэхдээ их амархан тэмцээн. Дугаар цуглуулж залгана. Эрэгтэй юу эмэгтэй юу гэдгийг таана. Тэгэл болоо. Ингээд дөрвөн сайхан эмэгтэйг тайзнаа урьж байна. За эмэгтэй, эрэгтэй тий. Сайн байна уу? Танай сөөхөөс ярьж байна. Танаа энэ байрлалс нэг эмэгтэй хүн хог хаяад авах юм та юу эсвэл өөр үнэ үү? Танаа байрлалс яасан гинэ? Хог хаяад авахгүй. Хаа. Гэхдээ яг бүнкэр лугад хайж байгаа юм да. Арай их хог хаяад байна уу гэж ярьж Хичээч. байна. Яг хаа нэг хаях юм, өглөө хаях юм, өдрөө хаях юм, орой хаях юм. Тийм хаан тийч хаяад байхгүй. За 3 4 За. Ano? Танаас нэг юм асууч та суучидгүй босоогоор шийдвүү? Гэхдээ нэг судалгаа явж байгаа юм. Та. За энэ таарах ши. Зөвхөн тулаан гэжтэй. Тавтамаа. Нэг тав. 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 За мөн үү? Сайн байна уу? Хэн баяр хүргэе та соёлын дэргүүний ажилтны цол тэмдгээр шагнагдсан байна. Юу? Та дуулдгүй. Окей. Караоке дуулдгүй найзуудтайгаа. Окей. За тэгвэл цол өгөхгүй. За яаш баяр хүргэе. Ямар ч нэг ус бэлгэлж байгаа. За тэгээд бас намаа бэлгэлнэ. Тэгээд за сэтгэл сонсон бас эмхтэй гэж хоёр хэлээд ингээд 100 байгаа тий. Зүгээр. Энэ хүнээс гарсан юм зүгээр эмхтэй. За сэтгэл сонсон. Ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд өглөө бол нэгт ирээд яг номны эзэн болно гэж бодсон чинь амар хүмүүс ирсэн. Тэгээд номтой очлоо гоё юм. Тэгээд номын нээлтийг хийж байгаа. Түрүү очлоо баяр хүргэе. Үндэсний театрын ман хүрийн дөрвөл шодооны хөгжим уран хас.